Ерөнхийлөгч Али Абдулла Сале эх орноосоо гарсан тухай мэдээг сонссон Йемений олон мянган иргэд өчигдөр гудамж талбайд чагсан баяр хөөр болсон байна. Туг далбаа барьсан хүмүүс Али Сале зогтсон хэмээн хашгирч байжээ. Ерөнхийлөгчийн армаас гарсан цэргийн албан хаагчид жагсагчтай нэгдсэн байна. Арабын ертөнцийн хамгийн ядуу буураад тооцогддог Йемен улсын ард иргэд ерөнхийлөгчөө огцрохыг шаардан 4 сар орчим жагссан. Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгчийн ордон руу пуужингаар харах үеэр Сале шаргацсан бөгөөд тэрээр эмчилгээ хийлгэхээр Саудын Арабид хүрэлцэн ирээд байгааг тус улсын албаны хүмүүс баталсан байна. Сүүлийн үед буун дуу тасрахгүй сонсогдох болсон нийслэл Сана хотын гудамж талбайд цугласан ард иргэд Сале эх орноо орхисныг баяр ёслол мэтээр тэмдэглэж байна. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Би үнэхээр баяртай байна. Тэгээд л тэр бид тайван хувьсгал хийж дэглэмийг унгаалаа. Бурхны ачаар бид өнөөдөр баяртай байна. Энэ хүү Сале явсан нь баяр болж байгаатай адил байна. Миний ах халагдсан гэж бичсэн лоозон барьжээ. Бусад жагсагчид Сале явсныг тэмдэглэн гол талбайд ямаа гаргасан байна. Йемений овг аймагуд болоод улс төрийн бүлгүүдийн хооронд гал зогсоох хэрэг зуужсан гэж Сауди Арабын албаны хүмүүс мэдээлжээ. Йемений харилцаа холбооны дэд сайд хэлэхдээ Сале өчигдөр хагалгаанд орсон. Шархан идгэснийхээ дараа эх орондоо эргэж ирнэ. Үндсэн хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэнэ гэж мэдээлсэн байна. Харин Йемений ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч өчигдөр армийн дээд албан тушаалтнууд болон Йеменд суугаа Америкийн элчин сайттай уулзжээ. Аль-Каида бүлэг үйл ажиллагаагаа явуулдаг энэ улсад нөхцөл байдал улам хүндэрч магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдээд байна.